Йоо юу яцхан үзэгчтэй last намад episode 191 контентын 3 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг би өөрөө хөтлөхгүй. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөгч байсан. Өөрөө surprise байх болно. Last Nomad-аас эрхлэн гаргадаг нэгэн эсрэг нэг сагсан бөмбөгийн тулаан эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд та бүхэн харж байгаа бох миний хоёр талд энэ одоо бараг сагсан бөмбөгийн тулаан эхлэх болсон шалтгаан болсон хоёр хүн зогсож байна. За ингээд юу яцгаандаа залуусаа сүүлийн үед одоо ажил амьдрал сайн бислээ. Ер нь сонир сахнасаа хуваалцаач. Тэгээд анархуугаас эхлэе. Ажил дээр сайн. Эмсээ бит хоёр бүр аль дээр ярьсан л да 4 сараас хойш тоглоё гэж байгаа. Гэж удаан хөл хэлгэсэндээ болцлогчий. Бро. За, эмсэгийн хувьд тийм надад би зүгээр. Гэтэ ягаад удаан хөл хэлгэсэн үзэгчтэй бас сонирн байж магадгүй. Сүүлийн үед ямар прожектуудаар ажиллаж байна бас. Тийм юм байна. Сагсны хувьд яг бас сагс биш тийм. Зүгээр бас сагс шин чинь. Энд чинь mass respect bro. Яг ойр дайгүйх ажилтаа байлаа. Ганц хоёр төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээд яг тэрэн дээрээ төвлөрөөд бас бэлтгэл сургалт баг хийлээ. Тийм болохоор бас хойшлох ганц ажиллагаанууд байлаа. Бас байр орон сууц нүүсэн засвар гэлтэй. Бас нэг нүүн гэдэг чинь том ажил тэгээд. За баярлаа. Sorry. Зүгээр. За ягаад дуусахгүй байхгүй. Айгу олон удаа хойшлолцсон болохоор тийм. Симсэж наа айгу удаа байлуудыг тоглолчихлоо. Шарлахаад байгаа хэл та. Манай он чинь нэг хамгийн хайртай өмнөх нэг би тэг өмнө яг хамгийн хайртай юмар нь хөвчсөн болохоор саксууд яг би дуртай. Гэхдээ миний хамгийн та хоёр өмнө тоглож ирсэн биз дээ. Тоглосоо зөндөө тоглосон. Зөндөө тоглосон юм бол байхгүй. Өмнө нь бол нэг удаа бит хоёр нэг эсрэг нэг тоглосон. Тэгээд 100,000 төгрөг тоглоод тэгээд би бол очигдоод тэгээд өнөөдөр алдсан тэр мөнгөө 600 болгоё гэдэг. Биш тийм. Алдсан мөнгөний талаар яриад одоо тий ягаад та хоёр ер нь одоо 500,000 төгрөгийн боцоотой бэлзээ хийж байгаа нь ер нь баг тодорхой болж байна л та тий. Тэгээд зөвхөн 500,000 төгрөгнөөс гадна бодсон хүн маань хожигдсон үнээрээ насан туршдаа Коби ахаа гэж дуудуулна гэсэн тийм бүр гэрээ байгуулж байгаа юм билээ. Энэ яг хэний санаа вэ? Яг ямар учиртай? Манай MC ч амар swagтай юм чи. Манай MC-ийн санаа л та. Тэгээ одоо би яг жихнээсээ ингээд хоёр би нэг харах болгонд сайн Коби ахаа гэж дуудав. Тийм үү мэдгүй. Би одоо мэдгүй гэж. Асуусан хүний ясыг хөндлцүүлээд одоо тэр хэрэг байгаа ч өгөөч байгаа. Тэр чинь бол одоо хүн биш нэгэнтэй айкон болоод нэгэнтэй юм бас тийм нэг характер болоод үлдсэн. Домог болсон. Домог болоод үлдсэн. Чиний хувьд хамаатны ахын л байгаа шүү дээ. Хамаатных нь ах. Хоёул хамаатных нь нэг л ажид дуудаад. Хоёул Кобигийнхаа хамаатны ахын л болчих шиг байна тийм. За тэгээд нэг эсрэг нэг салуухан тулаан гарах бах. Яг ямар тактик баримталж чинь те ер нь ямар тоглолт гаргая гэж бодож байна. Эмсэж аим шоур чиг айгу амархан шамирч ахгүй. Би болохоор жоо. Стаминагаараа лидий да. За. Стамина ярьж байна бас яг харин тийм. Би яг андрыг ийм ярих мэдсэн учраас би өөрөө хөтлөж чадахгүй гэж өнөөдөр зочид хэлж дуудсан байгаа байхгүй гэдэг чинь. Өнөөдөр бол надад өндөө нэг бодож төлөвлөд байгаа юм. Би өнөөдөр бүх эпизод дээр болоогүй одоо хамгийн ширүүн тулаанаа гаргая гэж бодож байна. Энэ зөвхөн одоо тэгээд мөнгөндөө биш те. Одоо нэр төр одоо маш олон юм яваад ах шиг байна л да. Хойно түүхтэй те. Эвгүй тулаан болж ах шиг байна. Тэгээд сандарчлаа гэх. Тулааны ялагчтай 500,000 төгрөгөө яг юунд зарцуулах вэ? Хэрвээ та хоёрын одоо те нэг нь ялвал 500,000 төгрөгөө юу? Систем мэдэхгүй байна. Сайн төлөвлөөгүй л ямар ч сан. Минийх бол болно л да. Тэрийг юу их вэ те? Тэрийг бодлоо. Мөнгө бол байж л үржижил байд явж байж л. Юу. За. Би шинэ пүүз авч юмстай юм лээ. Эсвэл сайн үлсийн аянд хандуулж үзье гэж бодоод хоёр нь сакс тоглож хоцсон мөнгөө сайн үлсийн хандуулах юм бол бас нэг NBA-ийн тоглогчийн нэг ч гэсэн филингийг авах юм болов. NBA мэдэрсэн төлбөр байдаг те. Зүг бас сайн үлсийн аянд. Гэтэ яг одоо ингээл Монгол тэр тухайн нэг халт ярьж байгаа. Сайн үлсийн аян айгүйх тийм тусламж ирж байгаа л нийгэм нь өөрөө юм амар сериус юм ярих гэдэг. Гэтэ яг би бол ингэж боддог байхгүй. Тийм сэтгэл үргэлж байдаг. Гэхдээ ингээд бид нар өнөө маргааш та нэг 20,000 төгрөг 10,000 төгрөг шилжүүлээд ерөөсөө тэрний учрыг олохгүй шүү дээ. Тэгэхээр яг ялангуяа ингээд
залуучууд бид нар яг нөгөө нэг яг тэр идэ буглаа хаана байна тэрийг очиж дарах дээр аягуулсан анхаарах хэрэгтэй. Зөв үзэж байгаа залуучуудаа уриалж байгаа шүү тийм. Тэгэхээр бид нар мэдээ сэтгэлийн дэм байх хэрэгтэй. Гэхдээ тэрнээсээ илүүтэйгээр дуу хоолойгоор үйл хөдлөлөөрөө бас бусдаа аягуу үлгэрлэж байгаарэ гэж уриалмаар байна. Тэгээд та хоёрын хийж байгаа юм бас таалагч нь хэрвээ яг хожоод яг сайн үсийн үүсэт те зориулах юм бол энэ бас тийм эрүүл амьдралын хэв маягийг сурталчлангаа бас тийм бас нэг буянтай үйл болох юм болов. Тэгээд хэдүүлээ хангалттай ярьлаа гэж бодож байна те. Өнөөдөр энэ тулаан эхлэх гэж хагас жил хүлээгдсэн гэж байгаа. Тэгээд миний баруун гар талд Итали азраг очив. Гамбатын анархуу. Ингээд миний зүүн гар талд DJ Gotiгийн Лебронах, NBA Talking хөтлөгч Баясаахын Коби ах. MC энэ тулаанд ганц ч удаа ялагдаагүй. Ингээд хоёр тойлол амжилтсан шудраг өрсөлдөөрөө тэгээд талбай дээр бүхнийг шийдэх байна. За, окей. Have a seat, brother. MC-сээ гар үсгээ зурлаа миний гарт хөл гомдлох уу гэдэг. Тэгээд гой үзэл боллоо та. Би болохоор нэг алсан чарамстай хөдөөхгүй гэж зорж байгаа шүү. Яг л даруулт гэнэ даруулж. Ana bir şey olma. Alttan özler. Yüksek dağlar var. Ya çithuy düzgün şu harı şu. Okey. Alttaki daldır anne açtı şu. Sol şu. Say юу MC? Say юу вэ?
안에 갔다 이들. Амдэр билүү. Амар шалгаж шүү. Болжээ. Арваар зурга. Shame God, yo! За яаж ингэ өгөх гэж шүү дээ. Хэд хэдэн товтлогоос амжилтгүй болчлоо тий. Ядарсан. За. За гэхдээ өшөө бас 2 тоглолт байгаа, 2 боломж байгаа. Өсийг шоолоодсэн чи өөрөө бүр авахгүй шүү дээ. MC-ийн бас бэлтгэл нэлээд сайн баг шиг байна бас харж байхад бас. Муу байна уу? Хуучин шиг л
Амархан цацаануудаа алдаа сая 4 удаа цацаа алдсан шүү дээ. Бас Юусе сайжраагүй би зүгээр ойлгомжтой шүү дээ. Сайн өгсөн шүү дээ. Цэвэрлээд алдчихсан шүү дээ. Өөрөө мэдж байгаа. За дөрөв. Өөрөө мэдж байгаа. Дөрөв шүү. Цэвэрлээд алдчихсан шүү дээ. Готово. Долоо дөрөв. Стру. Арваны дөрөв.
Амжилттай болоо энхүү хоёр дахь тоглолтыг 10-15 харьцаатаагаар анархуу тэргүүллээ. За ингээд нэг харьцаатай энэ тоглолттой болж байна. За мөх сайхны сэтгэлийг бас сонсмоор байна. Сая яг юу болов яг Хүс амар басаад байна. Одоо босхгүй зүгээр. за өнөөдөр басч болшгүй бассаад хэрэггүй тоглогч гэдгээ бас анархуу хоёр дахь тоглолтоор бас харууллаа. За одоо л хоёр тоглогч маань харж байна уу да. Нэг харьцаатай. За ингээ эрх мөндөд үзэгчтэй анархуу мөнх сайхан нэгэн эсрэг нэг last nomad тоглолт үргэлжилж байна. За эхний тоглолт мөнх сайхны тэргүүлэлээр өндөрлсөн бол хоёр дахь тоглолтын дээр анархуу тийм ч амархан бууж өгөхгүй гэдгээ харууллаа. Ингээд гурав дахь тоглолт үнэхээр гал гарсан. Бүхнийг шийдэх тоглолт байх болно. Хоёр тоглогч маань ингээд 5 минутын завсарлага авсан байгаа. Та бүхэнд одоо гэрээний заалтыг дахин танилцуулъя. 500 мянган төгрөг ялагдагчаас авах болно. Амун насан туршдаа ялсан хүнийгээ Коби ахаа гэж дуудах ийм хатуу гэрээтэй тоглож байгаамаа хоёр тоглогч маань. Анархуу эхний тоглолтын дээр бол бас ялагдсан боловч хоёр дахь тоглолт дээр тийм ч амархан биш гэдгээ, тийм ч амархан бууж өгөх гэдгээ бас харууллаа. Үнэхээр сонирхолтой болж байна. Ингээ гурав дахь тоглолтын дээр бүхнийг шийдэх болно. Хоёр тоглогчтой амжилт хүсье. Энэ бол нэг эсрэг нэг. Үнэхээр халуун дулаан болж байна. Тэгэхээр халуухан тоглолт. Тэгэхээр бодоод байна. Гурав дахь тоглолт энэ бол шийдвэрлэх тоглолт байгаа. Ингээд бөмбөгийг анархуу гаргаж байна. 15 оноо төрүүлж авсан тоглогч. Энэ 3 цагаан тоглолтын ялгч тоглолно. За ингээд бөмбөг анархууг гарт. За зана шидлээ орох гэж орсон хүлээ бөмбөг. За сайхан 3 талаас эхлүүлээ. Сайхан 3 зураас эхлүүлээ. Алдаатай оноо авч чадлаа юм. Орцно. Хоёр за анхны үед нэлээд тулж хааж байна. За ямар нэгэн асуудал шүүгч бол юмсэн. За одоо л энэ хоёр маань бүхнээ гарах бахта маш олон алдаа гарах болно шүү дээ. За бүгд шийдэлтэй боллоо. Ойрын цанаас гэсэн боловч амжилтгүй боллоо. Нэг л дутуудаад байна да. Санахуугийн шийдэлс. Амжилтгүй болж байна. За хоёр маань бас. За энэ бүр сагсан бөмбөгчд маань бас хараад бас толгоос ихсэрж байгаа хаа. Хэлцээр үзэж байгаа. За гурав дахь тоглолтын дээр бас илүү орох болов уу гэж чин зүгээс бодсон боловч аль нэг амарчгүй тоглоомнуудыг хийгээд байна. За онооны харьцаа 2-0 хэвээрээ байна. За аль нэг тал амжилттай тоглоом хийхгүй бол тоглолт нэлээд удаашрах. Аль тал суух магадaltaй. За ингээ мөнх сайхны амжилттай тоглоом онооны харьцаа 4-0 боллоо. За анархуугийн шагаанд за бас 4-0 анны хата нэг гол. За
За 3 цалин шилжээ. Амжилттай боллоо. За энэ мөнх сайхан иргэн тоглолтыг 3 цалинаас оруулж байна. За бас цагиргаа давуулаад шидэж байна да. Гэс гүйж араас нь бөмбөгөө авлаа. Энэ бас хилээд байх шиг байна. За ингээд 6-0-ийн харьцаатаагаар мөнх сайхан 3 дахь тоглолтыг тэргүүлж байна. За Анхуугийн хувьд бол 3 цалинаас шилхэн амжилттай боллоо. Шууд онооны харьцааг 3-6-гийн харьцаатай болгож байна. За мөнх сайхны тоглолтоо амжилтгүй байна. За Анхуугийн хувьд 3 дахь удаага мөнх сайхныг оноо авах болгонд 3 цалинаас шилжсэн байгаа. Дөнгөж гаргаад за шидэлтэйг бол мөнх сайхан хаах гэсэн боловч хаах гэж орлоо. Анхны билээ дээш шидлээ тэгээд ирсэнгүй. За ингээд тоглолт маань үргэлжилж байна. Мөнх сайхан 3 цалинаас шидлээ. Амжилттай боллоо. Энэхүү 9-3 харьцаатай мөнх сайхан тоглолтыг тэргүүлж байна. За Анхуугийн хувьд бас ямар нэгэн шийдвэрлэх тоглолтоо оновчтой тоглоомнуудыг хийхгүй бол. За дахиад бас 3-аас шидэж магадгүй байх шиг байна. За 3-аа шидлээ. Амжилтгүй боллоо. За энэхүү бүлгүй бас ингээд явуулаад байх юм бол санаа авах болон багасгаж байгаа харагдаж байна. За мөнх сайхны 3 цалин шидэл амжилттай боллоо. 12-3 харьцаатаар тоглолтоос арай л нэг тал руугаа хамгаалалттай яваад байна уу да. За за мистер Эрбол агаарын бөмбөг гэж соллоод авлаа. Албаа дээр би энэ бас орчонтой өгсөнд шийдэж байна. За мөнх сайхны тоглолтоо. За Анхуугийн алдаа гэж тооцлоо. За тоглолтын харьцаа 12-3 байгаа залуусаа. Мөнх сайхны за эцсийн 3 зайны шид 13-ийн 15. За ингээд сүүлийн 3 зайны шидэлд амжилттай болж мөнх сайхан 15-3 харьцаатаагаар түүх явлаа. Ингээд 3 тоглолтын 2-ыг хожиж маш сонирхолтой тоглолт үзүүлсэн 2 оролцогчтой баяр үргийг тэгээд за ямар амарын болоо. За үзэгчтэй ингээд ласт номадын за энэ бинж хийсэн шүү дээ. Энэ болох шүү дээ. Энэ сашин байдалтай. За их хүмүүст үзэгчтэй ласт номад нэгэн эсрэг нэг сагсан бөмбөгийн тулаан Анхуугийн эсрэг мөнх сайхан ингээд энэ хоёрын маань хагас жил хүлээлгэсэн тулаан дөнгөж сая бидний нүдний өмнө шийдвэрлэгдлээ. Эхний тоглолтыг мөнх сайхан авсан бол хоёр дахь тоглолтын дээр Анхуу ялалт байгуулж 3 дахь шийдвэрлэх тоглолтын дээр мөнх сайхан 15-3-ын илүү хүрэхлээр тоглолтыг дуусгалаа. Ингээд та бүхэн үзлээ. Гэрээний нөхцөлд бол маш хатуу байгаа. Насан туршдаа ялсан талыгаа Коби ахаа гэж дуудах болно. За энэ эр хүн хэлсэндээ эмэлт морь харайсандаа гэдэг залуучууд маань бас хэсэг үгэндээ байх бах. Мөн 500 мянган төгрөгөө ялсан талдаа бол яг одоо бэлнээр нь гардуулах хэвээр ингээд хоёр тоглогчоос сэтгэлийн сонсцгоо. За залуусаа ингээд хоёр тоглогч маань бас талбай дээр бүхнийг харууллаа. Ингээд ялсан талаас түрүүлээд сэтгэлийн сонсыг мөнх сайхан. За ямар тоглолт болов доо? Тоглолт яг өнөөдөр би бас нэг ачаад бүйл өгсөн. Яагаад гэвэл үзэгчтэй бас хэлхэн зүйтэй авах. Өнөөдөр бол би бол Анхуудыг баярлж авч байгаа. Битэрийн нэг яг энэ битэрийн хооронд үүссэн нэг жижигхэн маргаан байсан. Тэгээд энэ контент маань бас контент болгоё гэсэн санаа нь явсаар байгаа. Тэгээд үзэгчтэй одоо өнөөдөр 3 дахь дугаар дээр ирж байгаа. Тэгээд энэ контентыг хийж явж байхдаа бас маш олон яг мэргэжлийн түвшин зэгсийг тоглодог ч гэсэн дунд хэмжээнд тоглодог олон мянган хүмүүс өөрийнхөө хэрхэн зэгс тоглолтыг бусдад харуулахыг яг хүсдэг болж мэдсэн. Тэгэхээр юуны төрөнд самжлаа хүрэлцээрсэн баярлалаа. Өнөөдрийн контент эхлүүлэх болсон тэгэхээр энэ өчигд ч юу яг юм байна. Намсэн хамбал. Намсэн хамбал. Баярлалаа.
би байсан юм гэж талхах гэсэн. Ажигдсан болохоор одоо тэгээд ойлоо бас юм шиг. Энэ зам бол яг үнэндээ зам чинь нөгөө оф сизон шүү дээ. Хүмүүс гадардаг одоо явал тэгээд шоуцсан. Анхаж орон модтайсан. Би ийм зүйл гадаа шууд дээр байгаадсан юм ганцаараа. Нэлээд борлцсон сайлж мэлцээ та бүхэн сайн харуул. Имсээ хэлээ байлаа тэгээд юусаа тэмцээн болгон дээр өмнө яг би очижсэн ч юм уу манаа очижсэн гэж хэлж боддгоо. Айл илүү хүчтэй очижсэн, айл илүү бэлдсэн ажиллаж сэтгэл зориулсан очижсэн гэж боддог. Тэгээд тийм юм боллоо. Тэгэхээр бид хоёрын хувьд харьцаа нэг бас дөрөв маргааш хөвөх үзэн нэг зэрэгт. Яг гоё дурсаад хоёулаа нэг ханаа харах уу гэдэг бас нэг дараа юмсыг өгнө. Тэгээд гэж юм амжилтсан юм гоё. Устын нөгөө эрүүл амьдрал төрүүлж юм. Тэгээд аюу олон хүмүүс орж байгаа. Тэгээд яг юмсыг өгүүлсэн чинь би ч гэсэн саксыг бас хөөрөнд тоглолчтой. Гэтэ өнөөдөр энэ ганц үрийг болоод үнэ. Болж яадлаа. Тэгээд яг энийгээ бас ингэж гоё найз нөхд түрүүнийхэндээ биш. Бусдад би бас ингэ нэг спортыг хамгийн том спортуудын нэгийг бас бүрхэн чаддсан шүү гэж хараад байгаа. Зөндөө гоё залуучууд байгаа. Хэрэг зөв залуучууд бидний орж оруулаарай. Энд хожороо тэгээд ажигдсан хин нэг нь хожиж чиний хайцсан юмсыг би хайцсан гэж ярих хүсэхгүй. Энд бодохгүй нэг болцсон. За тэгээ үзэгчд маань бас мэдгүй байгаа. Анар маань болохоор бас ер нь бол одоо төрийн албан хаагч биш л болохоос төрийн албан хаажсан бол хэмжээний спортын мастер цолыг бол авч байгаа байсан. Спорт мастер шүү дээ. Чи спорт мастер болсон. Оо. Спорт мастерыг хайцсан шүү дээ ч юм уу. Тэгээ яг мэрэгжлийн хөлбөмбөгийн тамирчин байгаа. Монголын дээдлийн 2 удаар төвлөө, 3 удаар төвлөө, 4 удаар аюул бүтэн болж байна. Sorry. Тэгээд Батөрөх тэгээд зөхгүй. Тэр тоглолтоо энэ дээр тавих гэсэн чинь мэдхгүй шүү дээ. Орос хорийн дүүстэй. Ер нь амар хөлбөмбөд шүү дээ анар гэдэг. Тэр бас тийм ингээд анарыг амар өндөр гэж байгаа. Саксаар бараг бас хөдөлж болох юм аа. Өнөө оцыг авахлаа. За тэгээд хэрвээ нөхцөл бол маш чанга залуусаа тэгээд чиний нөхөсөг план байсан ч гэсэн тийм ээ. Нэгнийгээ хэрвээ хожигдсан бол хожигдогч тал дараагийн хожиг удаа хүртлээ. Хоцсон талыг копи ахаа гэж насан туршдаа дууднаа гэж. Тэгэхээр одоо анархуу одоо гарын үсгийн зурсан бай тээ. Тэгэхээр ирхэн одоо би юм бэ гэж сонссон танаас. тий яг өөрийгөө бас дахин Анаа би юм бэ. Копи ахаа. Яг үсэндээ байдаг. За ингээ анархууг бас Амар анзаарсан хүмүүсийн үнхээр их тоглож байгаа. Тэгээ баяртай ийм ганц чаргалтай чам баяртай. Тэгээ хожигдсноос хойш нойр нүрэг баг. Гэтэ чи насны турштай гэж чи би дахиад асууж болно тийм. ер нь бол би нэг хар болгонтойс ер нь Би шууд байдаг гэж асууж байна. за Би юм бэ анаа. Копи ахаа. за энэ бол бас хатуу гэр байна залуусаа. Тэгээд тэмцээний шагнал 500,000 төгрөгийг хожигдогч тал 15 минутын дотор буюу хөлс хатаж амжаагүй байхад шилжүүлэх гэж байна. Тэгээд Мари маань хөлс бол бас нэлээ тал руугаа орж байна. Тэгэхээр Сатчул гэрээ цуцлах юм уу? Копи ахчихгүй болоо ингэчих болох юм шиг. энэ Гэрээ угаасаа арахгүй үстэй. гэрэн дээр бол Өнөөдрийн зочин хөтлөгчөөр UB Comedy Club-ын үүсгэн байгуулагч Монголын бас хөгжмийн ертөнцид монополдож яваа логангийн гишүүн хөдөлмөрч нэрийн эрхэм өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд ямар ч байсан хурж ирж бид хоёрын тоглолтыг хөтлөх болсон үнэхээр их баярлалаа. Тэгээд өнөөдрийн тоглолт ямар санагдав ер нь? бас гоё лаа. Ер нь бол яг сагсан бөмбөг багада бүгдээрээ л тоглож өссөн тий. Тэгэхээр ер нь бол яг энэ спортыг ингээд гоё залуучуудад уриалж тий үлгэрлэж заавал ч мэрэгжлийн байх шаардлагагүй. Тэгсэн ч гэсэн ингээд одоо ингээд анархуугийн сториг үзэж явах ч юм уу тий мөнх сайхныг ингээд харж байхад бол ингээд заал авж байгаа, тоглож байгааг бол хараад би ч гэсэн өөрөө их урам авч тий би ер нь ингээд бэлтгэл интертэй эргээд орё тий ер нь ингээд заал авъя хөл мөг тоглоё гэдэг ер нь урам авдаг л да. Тэгэхээр хоёрыг ингээд хараад байж хад бол бас гоё өрсөлдөөн гарлаа. Тэгээ хоёулаа миний дотны одоо ер нь бол гэр бүлийн гишүүд тий тийм болохоор бас гоё одоо ингээд тулаан боллоо миний нүдэн дээр. Тэгээд та хоёртай амжилт хүсье. Тэгээд үргэлж гоё юм гоё яг шудрах тий ийм одоо өрсөлдөөнөр биендээ гоё нөхөрлөлөө улам батжуулаад тий улам гоё ахын дүүс болцгоё тий. Тэгээд та хоёртай амжилт хүсье. Last Nomad нэг эсрэг нэг халуухан тулаан боллоо. Thank you. Гэтэ яг грэн дээр болохоор 8 нөхцөлт байгаа. 8-д болохоор тэмцээн дууссаны дараа хожигдогч талыг насан туршдаа копи ахаа гэж дуудах боловч
найз нөхдийн харилцаагаа чандлан хадгалнаа гэсэн юм. Тэгээ энэ бол маш чухал Гэрээ байгаа. заалт байгаа тий. Найз нөхдийн харилцаагаа Талбай дээр бол би биенийхээ шарыг малтаж яачих болно. Тэгээд яг амьдрал дээр бол би анарыг бас ер нь бол их өндөр хэмжээнд үнэлдэг. Анар ингээд ер нь цуг шоудаад цуглал гэртээ хайрдیں۔ Тэгээд яг хамгийн эрт босдг нь ер нь найзар дотроос анар байдаг. Анар ер нь хизээч зогсошгүй одоо чи нэг амраач хөөе гэж хэлтэл үнэхээр ингээд үнэхээр завгүй хөдөлмөрч байдгаар ч үнэхээр бахархаж явдаг шүү гэж хамаар байсан. Сая 3 дахь тоглолтын дээр амраачиг бай гэдэг нь жоохон амарч исэн ч явж ихчлээ. Түрүүн батлыг бас амар гоё юм лээ. Ингээд бид гурав бол бас гэргүүл тэгээд гурлаа бас юм яг гурвалхнаа байх контент олон байгаа ч үгүй ч үү те. Тэгэхээр амар гоё шүү. тий. Тэгээд нэг тэрэлж Thank you guys. Thank you for coming. Thank you. тайлбар тий. Хамт хөтлөх үнэхээр гоё байлаа. Тэгээд мөнгө хармаар байна. Кэш мөнгө сайхны мөнгө бол энэ миний гарсан тий. Мөнгөгийн мөнгө одоо гансанд нь орох юм уу яг хаана? Гансанд нь шилжүүлээд ингээд скриншотоор энэ нэвтрүүлгээ өгдөг. За, За. окей. Тэр хүний тоглоом хатуу байдаг. Гэтэ өргөж найз нөхрөөр үлдцгээд болоосаа ласт номер 1 эсрэг нэг анхаа мөнгө сайх байлаа. Йоо, ямар аз жаргалтай өдөр вэ? Playing basketball. All around the world, to the beach, y'all. Playing basketball. Let's go. All around the world, y'all know this is so.